За бүгдээрээ сайн байцгаана уу? Эргээд тавтай морил. За энэ удаагийн бичлэгээр бүгдээрээ фрилансингийн тухай ярина. За зөндөө залуучууд ингээд надаас асуусан байгаа. За яаж эхлэх үү? За яаж одоо ингээд фрилансер болох үү те? Яг яаж явдیں۔ Фрилансер гэж яг юу юм? Тэгээд бас аль хэдийн фрилансер ингээд хийгээд үзэж байгаа те, struggle-ж байгаа. Тэгээд дараа ч харах маа мэдгүй ч юм уу юм хүмүүс бас амар олоолаа ингээд над руу хандж байгаа. Тэгэхээр би тэр хүмүүс бүгдэнд зориулаад ингээд фрилансинг гэж яг юу вэ? Тэгээд ямар хөө алхмууд байгаа вэ гэдэг ярихад ингээд презентацийн бэлдсэн байгаа. За бүгдээрээ шүү бичлэгэнд оръё. За тэгэхээр freelancing for beginners гэж байгаа. За эхний одоо гараандаа явж байгаа хүмүүс шүү дээ. Ер нь бол тэгээд энийг би одоо хичээл шиг болгоод freelance 101 болгоод ингээд тавьсан байгаа. За шууд энэ бичлэгийнхаа агуулганд болгоод би за яг фриланс гэж яг юу вэ гэдэг эхлээд тайлбарлана. Дараа нь одоо миний одоо хувийн фрилансингийн түүхийг бас ярьж өгнө. За тэгээд яаж одоо хүмүүс одоо эхлүүл болох вэ гэдгийг бас тайлбарлана. За хараас нь олонгууд за эхний харилцагчаа авахдаа яг юу анхаарах вэ гэдгийг ярина. За тэгээд дараас нь одоо кэрэн дээр юу анхаарах вэ гэдгийг голчилж ярина. За хамгийн сүүлийнх нь олонгууд гэрээ дуусчлаа те. Тэгээд дараачийн алхмууд яг юу авах вэ гэдгийг тус ярих юм аа. За шууд эхэлцгээе. За фрилансинг гэж юу вэ? За орчуулаад зүгээр харах юм бол ингээд юу гэж байгаа? Чөлөөт ажилтан гэж байгаа. За тэгэхээр чөлөөт ажилтан гэдэг бол одоо энгийн ажилтнаас юугаар өөр юм бэ те? Ажилтан гэхлээр л одоо нэг 8 цаг ажилтдаг те. Одоо бүтэн цагаар ажилтдаг хүмүүсийг ер нь төсөөлж байгаа шүү дээ те. За тэгэхээр яагаад фрилансер гэдэг? Яагаад энэ одоо 8 цаг ажиллахыг ингээд төвшөөгөөд байна вэ гэдгийг эхнээс нь харж үзье. За цагаар цалинждаг. За ингээд заавал ингээд 8 цаг сууж цалинждаг те. 8 цаг суугаад хийх ажлыг за 2 цагт нь хийгээд дуусчлаа. Тэгэхэд үлдсэн цагт нь ингээд шууд ажилласаа гараа явж болохгүй шүү дээ те. Мэдээж хүмүүс байгаа, хамтарч ажиллана те. Хэрэгтэй үед нь байх ёстой. Тэгээд бас дарагч нь гинт гараа явах юм бол цаг нь те. Тэгээд ийм зүйлсээс болж ер нь бол цаг хугацаанд баригдаж байгаа. За дээрэс нь байршлын ийм баригдмал хуруу дардаг бол бүр хуруугаа дарна те. Байнга тэгээд жоохон очирцсан байх юм бол бас цалингаас асагдана те. Тэгээд бас хол офстой хүмүүс тэр цагаас 2 цаг өдр явна те. Амар одоо цаг хугацааны хүртэл амар гарцтай. Тэгээд ядардаг те. Өөр юм хийх одоо юуг энергигүй болчдөг ч юм уу те. Тиймэрхүү олон сул талууд байна. За хамгийн сүүлийнх нь болонгууд одоо ийм том компани болох тусмаа ч юм уу нэг шийдвэр гаргалт нь улам моддаг. За том компанид ажиллаж исэн хүмүүс бол аяа мэдэх бах. Ингээд компанид ер нь бол багасаа ихлүү явах тусам ингээд шинэ юм ингээд тгийг юм гот ингээд амар олон хүнээс ингэж гарын үсэг зурх хэрэгтэй те. Зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ хурдан айгүй муугар нөлөөтэй гэж би боддیں۔ За тэгээд фрилансингийн одоо чинь давуу талууд нь юу вэ те? За хамгийн ихнийх болонгууд үр дүнгээрээ цалинжна мэдээж яагаад үр дүнгээрээ цалинжих гоё байна вэ? Одоо бүтэн сар одоо хүн хийж сууж одоо гаргадаг ажил байна шүү дээ. Эсвэл одоо юу гэдэг бүтэн ингээд багаараа сууж байгаа 6 сард гаргадаг ажлыг би ганцаараа 1 сард хийчихэл та. Ижлэгэн одоо цалин авъя гэдэг. Тэгэх юм бол энэ ингээд хамаагүй байхгүй. Би яг ижлэгэн ингээд одоо үр дүн гаргаж ирлээ те. Тэгээд энэ бол айгу зөвлөшгүй. Тэгээд энэ бол одоо санхүүгийн хувьд бол айгу гоё нээлттэй шинэ ингэж одоо ертөнц рүү баг орж иж байгаа гэсэн үг л те. За тэгээд хаанаас ч ажиллаж болно. За мэдээж эхний үед бол тэгээд кофе шопоос ажиллаж болно. Над чи ингээ гэрээсээ ажиллаж иж болно. Эсвэл гадаад руу аялцсан байж байгаа. Тэндээсээ сайхан те наран чаранга сайхан ажиллаа хийдэг ч юм уу те. Тиймэрхүү ингээд хүссэн байдлаараа ажиллаж болж байна. За тэгээд хязгаарч хүснээрээ одоо ингээд хийж болно. За ингээд би юу гэдэг өнөөдөр маргааш ингээд те хөдөө явж хагаад за нөгөөдөр нь ирээд ингээд бүх ажлаа зохицуулж эсвэл ингээд 7 хоногийнх нь те 2-3 өдөр нь ч юм ингээд бүх ажлаа зохицуулаад нөгөө нэг 8 цаг ажилладаг байсан ажлаасаа илүү цалин авчаа тэгээд үлдсэн хоногт ингээд сайхан амардаг ч юм уу хүссэн юм хийж эсвэл хувийн бизнес дээр ингээд ажиллах зарчмаар ингээд өөртөө чөлөө цаг гаргаж болж байгаа. За ингээд фрилансинг ч бас ингээд гоё сонсогдож байгаа мөртлөө бас сул талууд бас олон байгаа. За тэрний хамгийн том зүйлсийн нэг нь болонгууд ганцаардлаа. За жишээлбэл одоо дөнгөж ажилласаа гараад эсвэл
фрилансинг хийж эхлэх гээд явж байгаа хүмүүс бол ингээд суралцах одоо хүн те байнгын юм асууж явах хүн эсвэл хамт олон гэж байхгүй болохоор хэрвээ хүмүүстэй хамтарч фриланс хийж ивэл өөр л та. Тэгээ яг ганцаараа явж байгаа бол ганцаардалтай амар их одоо тусна гэх юм уу. Тэгээд интровертууд бол яг амар том асуудал үүхтэй урт удаан хугацаанд ингэж ганцаараа явах юм бол бүр ингээд burnout руу ч орд юм уу те. Нөгөө нэг өөрийгөө зохицуулахгүй те ямар ч одоо юм байхгүй боллоо. Тэрнээсээ болж 24 7 ажил burnout болдог ч юм уу. Тиймэрхүү ингээд асуудал талууд байна. За тэгээд мэдээж нөгөө одоо юу байхгүй одоо бүтэн цагийн ажлыг бодвол тогтмол цалин байхгүй. Тэгэхээр бид нар заавал өөрсдөө явж ажиллаа болох хэвээр заавал хүмүүс рүү юм бичих хэвээр заавал ингэж шинэ ажил орж ирэхгүй л тэгээд дахиж мөнгөний орсголон шүү зогсож чинь. Тэгэхээр мөнгөгүй болчихвол тэгэл ер нь survival mode гэсэн үг л те өлсөх үү ажиллах уу те яах вэ. За тэгээд нэг надаа миний хувьд бол гайгүй байсан энэ тал дээр бол тэгээд юу гэвэл юм одоо хоёр талаасаа яг ярьсан юм зөрөөд эсвэл одоо тохирсон мөнгөний хэмжээ зөрдөг ч юм уу те. Тэгээд ийм зүйлсээс болж одоо тэр төслийг нуурах ч юм уу эсвэл юу гэдэг нөгөө талаас мөнгө өгөхөө болох ч юм уу ийм сонин асуудлаас болж одоо ерөөсө бизнес бас ингээд дундаасаа зогсно. За ингээд яг тэдний өдөр төслөө тусгаад яг тэдэнд үүрэг авах гэдэг юм ингээд гоё төлөвлөө явж яхад тэд нар ингээд одоо компани нэгсэн тэгсэн ч гэдэг юм уу те. Эннээс болж ингээд удаашрах юм флат юмнууд бас гарах боломжтой. За хөө. За би чинь цагаан баяр гэж байгаа шүү дээ. Миний channel та нар үзэж байна. За тэгээд би гэж яг юм бэ? Би яагаад ингээд одоо энд фрилансинг яриад наа тэ. Тэгэхээр миний карьераас эхлээд бүгдээрээ харцгаая. За би хамгийн анх 17 онд ингээд шүтээсийн мэдээлэл холбоод сураад эхний семестртээ CL дөнгөж сураад би өмнө ерөөс код мэдгүй байжгаад за тэгээд CL сурангуудаа шууд тоглоом хийгээд эхэлсэн байгаа. За миний эхний үед одоо хийжсэн тоглоомуудыг харах юм бол та нар миний channel-ыг доошоо гүйлгээд ингээд бичлэгүүдийг мань харж болно. За дараачих нь 21 онд би яг их сургуулаа төгсөж байхдаа юусэн байгаа. Ажил хийж эхэлсэн байгаа. Тэгээд стартап компанид ажиллаад за яг өөрийн гэсэн стартап компани байгуулвал яг юун дээр анхаарах хэрэгтэй бол гэдгийг сайн сурыгээд тэгээд орж бас маш их дуршлаг хоригдлуулсан байгаа. За тэгээ араас нь групп компани руу орж ажиллаж үзсэн бас том компанид тэ өмнө мобайл аппликейшн хөгжүүлж байгаа дараа нь вебсайт хийгээд ингээд чадвараа бас ахиулаад мобайл веб хийдэг болсон тэ. Тэгээд компанидаас эрг оромжлолтой ингээд ардаа бүх боссуудаа тавьж кол мол дарддаг байсан юм аа. За тэгээд фриланс одоо хийгээ явж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ер нь нэлээд олон жил ингэж туршлага хуримтлуулж бас сайн үр дүн хурдан ажиллах тэгээд профешнл байдлаа ингэж нэмэгдүүлсээр гад одоо ийм боломжтой болж ингэж фрилансер болоо явж байгаа. За цаашдаа болонгууд мэдээж өөрийн гэсэн бизнес хийгээд нэг бас бүүм хийчих жоохон амбиц байгаа. За саяны гол зүгээр карьер шүү дээ. Яг фрилансинг тал дээр яг яад юм бэ цагаан начин те. За тэгэх юм бол би анх 20 онд оюутан байхдаа нэг австрал залууд юу хийсэн. Мобайл хөгжүүлэлтийг нэг юу гэх MongoDB гэдэг юм юмтай холбоод тэгээд тэрийг цаатан ч одоо ингээд хичээл бэлдэж заагаад тэгээд нэг 21 цаг ажиллаад энэ ч одоо баг сар 2 сар баг болсон юм а. Тэгж ажиллангуудаа нэг $100 авбаа. Тэгээд өөрхий нөгөө $100 чи тэр үеч нэг 3000 төгрөг мөрөхгүй. Тэгэхэд $3000 юу л бишээ 300,000 төгрөхгүй. Тэгээд тэндээсээ юу яагаад олон улсын банкны гүйлгээ хийсэн чинь $40 хасагдаад тэгээд $100 нь бүр явсаар гад нэг 150 мянга ч боллоо бүр ингээд юу ч болоод тэгээ би бас тэрийг харангуйта за энэ ер нь бол бас хэцүү юм байна те pioneer гэдэг хүмүүс гоё ярьдаг тэрийг нь мэддэг ч миний хүрээлэл даалга тэгэл за ер нь бол бас жоо худлаа мэн да би нэг туршлага хуримтлуулчт юм уу да гэд Монголда компаниуд ажиллаад эхэлсэн байгаа. За тэгээд ажиллаад явж байхад бол дундуур нь ингээл те би юу ч ингэж юу ихгүй өөрийгөө ингээд хүнд нэмэлт орлоготой болохыг
хүсэж байгаа гэдгийг хэлээгүй ингээ байж хаад ахын дүү ингээд нэг юм ажил байна чи хийхүү нэмэлт орлого бас хэрэгтэй л үдэ гэд тийм өрөнд орж ирдэг байсан. Тэгээд Mercer орж ирж байгаад тэгээд за би ер нь тэ жил болгоно би ингээд тэмдэглэл хөтэлдэг. Тэгээд оны сүүлд одоо өнгөрсөн жилийнхаа бүх бичсэн юмнуудаа уншаад тэгээд тэрэн дээр нэг дүгнэлт гаргадаг байгаа. Тэгээд 23 онд ер нь бол дүгнэлт хийгээд тэгээ юу дүгнэлт хийсэн бэ бол би чинь фрилансер болох юм хүсэлтэй мөрөөдөлтэй байсан юм байна. За би ер нь энэнгээрээ яваад үзээ л да цаашаа. Тэгээд угаасаа хажуугаар нь ингээд юм хийж болж байгаа юм чинь энэнгээрээ явъгээд тэгээд ажлын хажуугаар ажлууд аваад тэгээд за ажилласаа яг тэдэнд гарандаа тэгэхээр би юу бэлдсэн байх уу гэдээ амар сайн төлөвлөж агаад тэгээд бүтэн цагийнхаа ажлын хажуугаар юм 3 хагас цагийн ажил олсон байгаа. Энэ хагас цагийн ажлууд нь бол нэг сарын 20 цагийн юм одоо ажил хийх тийм төслүүд байгаа. Тэгээд яг энэ авсан бэ бол нэг тогтмол орлогоо авч үлдэхийн тулд тэгэхгүй бол одоо энэ гент ажилтай болоод гент ажилгүй бол ингээл амар хэлбэлцэлд орох болохоор тэр чанса багасгах гад тэгээд юм ажлууд авсан. Тэгээд нэг сардаа нэг юм уу 2 удаа одоо гент юм ажлууд орждаг одоо танилцуулга вебсайт ч юм уу те. За тэгээд одоо болонгуудын фрилансер болсон ингээд тогтмол орлогоороо ингээд сайхан явж байна. За цаашдаа бол угаасаа фрилансер миний гол юм болохоор би энэ фрилансер компани агуулад улам дэлхийд ингэж гарах юм. За sorry. Улам ингээд дэлхийд гарах юм мөрөөдөл хүсэл байна. За тэгээд яаж одоо та нар ингэж эхлэх вэ? Юунаас эхлэх вэ гэдгийг би та нарт ярьж өгье. За би ингээд энэ хугацаанд сүүлийн одоо 2 жилийн хугацаанд би болсон хэд хэдэн юм одоо гүрүүнүүдийн бичлэг үзэж одоо явсан. Та нар мэдээж нэг курс зараал амар баяжаал амар машин унаал гэдэг хүмүүстэй. Тэнгууд тэрний хамгийн өндөр дээр нь одоо Andrew Tate, Mangazi зэрэг YouTube-рууд байгаа. За тэгээд би Andrew Tate-ийн юунд нь курсыг олонгууд бүтэн жил авсан юм. Тэгээд Mangazi-г болонгууд би нэг сарал байсан. Тэгээд өөр ганц 2 хүмүүс бас байгаа. Тэгээд Andrew Tate-ийн тэр юун дээр хичээл дээр нь яг яасан бэ бол одоо бидний юм уламжлалт юу штэ. Upwork, Fiverr сүлийн сайтууд байгаа шүү дээ. Тэднээс илүү ийм амьд харилцаан дээр суурилсан байдаг. Одоо нэг хуучны арга гэх юм уу. Тэгээ тэр нь болонгууд юунаас эхэлдэг вэ? Гэр бүл, хамаатан савда, таньдаг хүмүүстэй, ажлынхаа хүмүүстэй тэр би ингээ фриланс хийж эхэлж байгаа. Би ажлынхаа хажуугаар ингээ нэмэлт орлого олж байгаа. Тэгээ тийм ийм үр дүн төрсөн гэд ярьцдаг. За ингээ танд одоо таны эсвэл таньдаг хүнд ч юм уу те ийм хийлэх хүн байвал холбож өгөөрэй. Надад хэрэгтэй байгаа шүү гэдэг ч юм уу те. Тэгээ хэлээд орчихсон зөө. Тэнгууд яг нөгөө хүмүүс чинь ямар нэгэн технологийн яриа өрнөх ч юм уу те эсвэл за би олонгод вебсайт аппликейшн хийдэг болохоор тэр хүмүүс технологи гэж гэсэн. За тэгээ технологийн тухай ярина эсвэл бодно. Тэгэхүрдээ ингээд юу бодох вэ бол би нэг тэгээд хэлсэн болохоор тэр толгоонд нүлтэд за дараа нь ингээд одоо технологийн бүрт одоо би санаанд орно гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүс яхаа бол хэд удаа нэг санаагаа бодож явж хагаад энийг нэрээ хий гэсэн чинь цагаан баяр одоо хий гэсэн шүү дээ. Цагаанаад нэг яриад үзье. За тиймэрхүү байдлаар ингээд холболтууд орж ирнэ гэсэн үг. Хамгийн одоо үр дүнтэй нь бол эндээс эхэлж байгаа байхгүй. За тэгээд дараачих нь болгоод биеэр очиж уулзах байна. За ингээд гол концепц нь болгоод ийм байгаа. За дайжгүй бизнес хийгээд дайжгүй орлого олоод явж байгаа юм компани удирдлагууд байна шүү дээ. Тийм хүмүүс болгоод ерөөсөө юу гэхгүй. Амар завгүй бизнесээ улам тэлхийн тулд тэрний одоо хажуугаар ингээд манай бизнес ингээд ийм дээр гацж гин энийг ингээд одоо технологи ашиглаад ингээд шийдчихээ гэдэг юм одоо эсвэл вебсайтаа ийм болгох чи ингээд хийгээд тийм ерөөсөө одоо зав зай байхгүй тэрийг бодох. Тэгэнгүүт яадаг бол шууд очиод нэг газар руу очиод тийм танай удирдлагатай чинь хальт уулзчихв би ингээд чухал юм ярих гээд байгаа маа эсвэл тэгж очингуудаа биеэрээ ингээд сайхан очиод за сайхан суугаад аргашаа суугаад амьсгалаа гоё аваад хамраараа аваад амьсгаа хамаараа гаргаад би одоо л буруу амьсгалаад яриад байна л та. Тэгээд тэгж сайхан 50 ярина.
За тэгээд хитрхи ингээл урагшаа. Өө тийм үү? Та яасан? Тийм үү? Аль би чи нэг тэгж ярихгүй ерөөсөө ингээд сайхан сууж яриа л да. Ингээд гоё харизматик гоё ингээд хүндлэлтэй тэгж ярьснараа ингээд одоо тэр хүмүүст гоё хүндлэл гоё ихтгэлцэл төрүүлнэ. Тэгээд би юм хийдэ шүү гэд ингээд ярьснараа холбоо тогтоочно. За тэгэхээр энэ хүмүүс төр яг нөгөө төрөний ярьсан яг ижлэгийн юм болно. Яг тэр нь болонгот 2 сар эсвэл 3 сарын дараа гэхэд найдвартай нэг хүн чинь ингээд манайх нэг вебсайтаа гоё шинжилмээр байна. Энийг ингэмээр байна, тэрийг тэгмээр байна гэдэг. Тиймэрхүү юмнууд ингээд орж ирдэг. Тэр айгүй ингээд хэрэгтэй. Тэгээд энэ одоо connection чинь ингээд цаашаа явагдсан юм те. Дажгүй бизнес гэдэг хүн бол найзуудтай би ингээд вебсайт дэлгэцэн. Танах энэ залуугаар вебсайт дэлгэц. Дажгүй юм бэл. Тиймэрхүү байдлаар ингээд connection-ороо цаашаа гоё бизнестэй л явдаг. За тэгээд 3 дахь юм болонгот сошиал медиа дээр жоохон попрох хэрэгтэй. Pop-rock гэдэг нь болгоод нэг амар мөнгө ингээл цацаалаага шиг юм болохгүй. Энэ дээр яах хэрэгтэй бол за бидний ингээд ийм хийгээд өгсөн. Тэгээ бизнес нь ийм процесстэй явдаг байсан чинь ингэж шинжлэхтэд ийм гоё одоо хурдан ажилтдаг болсон байна. За тэгэхээр юу гараа та хэрвээ ингэж бас ийм хийлгэмээр байвал манайх руу холбогдорой гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар ингээд сошиал медиа дээр ингээд байнгын контент гэсэн үг. За энэ нь болонгот тэр курс дээр байснаар болонгот ингээд TikTok дээр өдөрт 3 бичлэг үгүй TikTok дээр өдөрт дор аж 1 бичлэг зөө. Тэгээд юун дээр сошиал медиа дээр 3 пост гэдэг гэсэн аахгүй бүр. Тэгээд би болонгот сошиал медиагаас Twitter-ыг сонгоод тэгээд Twitter дээр болонгот хамгийн гоё юмнууд нэг гадаадын жоохон одоо жинхэнээрээ ингэж одоо өөртөө ингэж юм бичдэг тийм хүмүүс одоо байдаг. Instagram дээр болонгот ингээл яг юм хайгаа те хүмүүсийг яг одоо ийм юм хийдэг хүмүүсийг хайж бодлоо ихлээр бас хэцүү шүү дээ. Тэнгуут одоо Twitter дээр шууд ингээ бүх хүмүүсийн лист нь ингээ хараад ирдэг юу хийдэг вэ. Тэгээд тэр хүмүүс рүү би өөрөө нэг verified болж байгаа. Тэгээд чат чинь сайн байна уу би ингээд вебсайт хийдэм та ингээд вебсайт хийх бол ингээд холбогдорой. Тэгээд уулзчаад яригээд тиймэрхүү байдлаар. За тэнгуут би тэгж попорж жагаад юу болсон байгаа. За энэ дээр харагдах энэ Jack гэж залуутай танилцсан байгаа. За Jack болонгууд United Kingdom-д амьдардаг ийм иргэн байгаа. Тэгээд яг надтай ижлэх одоо Flutter хөгжүүлэгч гэхдээ ажил нь амар их болохоор ингээд outsourcing авах хэрэгтэй болсон. Тэгэхээр би болонгууд энэ залуутай холбогдоод тэгээд онлайнаар ажиллаж хийсэн байгаа. Одоо үед болонгууд юм хөгжсөн нөгөө нэг Swift-ээр дамжаад өдөртөө шууд маргааш нь шууд мөнгө нь ороод ирдэг болсон билээ гадаадаас. Тэгээд тэр айгүй амар байсан. Тэгээд Монголын баг нэг харилцагчд маань олонгот тэ мөнгөө ингээд 7 хоногийн дараа мараач юм уу хийдэг байсан чинь ингээд гадаадаас болсон чинь айгүй хурдан шууд маргааш нь орж иж брэд өстой гоё байсан. За тэгээд шууд энэ бүлэг рүү ороо авчлаа бисээ энэ хүний харуулга. За шууд энэ бүлгээ ярьчих. За эхний харилцагчаа олчлоо тэ. Ингээд би нэг юм хийлгэмэр наа. За яаж хэлэх үү гэдэг нэг хүн гэж чамаа сонирхоод ороод ирж штэ. За тэгэнгუთ юу юм дээр анхаарах вэ? За тэр үнтэй ингээд юу яг хийж юун дээр одоо ямар үр дүн төрөх гээд нэг гэдгийг маш сайн ойлголцох хэрэгтэй. Тэ? Яг ингээд хоёр талаас жишээлбэл нүдэ одоо нэгнийхээ цаасаа харахгүй бичих юм бол хоёулаа ижлэхүү үр дүн төрнө гэдэг ч юм уу те. Арайч тийч бичихгүй л тэгтээ ер нь бол тийм бүгдийн сайн ингэж тэмдэглэж авах хэрэгтэй шүү. Тэгээд нөгөө хүнийхээ бас яг юу хүсэж байгаа гэдгийг гаргахын тулд амар олон асуулт тавих хэрэгтэй. Тэгэхээр асуулт тавьж бас сурах хэрэгтэй шүү. За дараагийн талууд хугацаа бол үнэнийхээ хувьд бас айгүй зөв ярилцах хэрэгтэй. Одоо үнэ бас эхний ээлжинд бол ингээл хямдхан байж байгаа дараа нь ингээ үнтэй болоод байхгүй. Яг гэвэл нэг миний хийсэн юм ингээд батлагдсан те ийм гоё үр дүн гаргасан. Тийм болохоор би өөрийгөө ингэж үнэлж байна. Ийм хугацаанд димжиж өгнө гэдэг юм те. Тэгээ тэгэнгүүт нөгөө нь яг тэр одоо юутай санал нэг байна уу эсвэл буруу бодоо явж гинөө те тэр ойлголцтой бүгдийг нэг болгох хэрэгтэй. За тэгээд заавал гэрээ байгуулах хэрэгтэй шүү дээ. Одоо Монгол жилдгүй одоо гадаад төрөл ингээд одоо онлайнаар гэрээ хийдэг юм сайтууд ашиглаад гэрээгээ иждэг болсон. За тэгээд ер нь бол нэг зарим ингээд одоо Монгол төвч зөндөө бизнесүүд шүү дээ. Зүгээр яриагаар хөвчдөг. Наадгаа ингээд тэгх юм бол ингээд мөнгөний дараа нь өгчээ гэдэг ч юм уу те.
Тэгэнгүүт одоо үед болгоод ерөөс тэр хоцрогдож байгаа шүү. Тэгэхээр заавал гэрээ хийгээд ингээд дараа нь ямар нэг асуудал болох юм бол те ийм үр дүнд хүрчихсэн чи би одоо юм хийдэг юм хайсан энэ мөнгө төлөв гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм дээр ингээд одоо бид нарт хэрэгтэй. Тэгээд нөгөө талаас олонгууд нөө илүү ихтгэлцэл бас бид нарт өгнө. За энэ хүн ингээд те илүү профешнл, илүү одоо ажил хэрэгч юм хүн байна. За ингээд гоё гэрээ хийж ин те. Тийм байна гэдгээр ингээд бас илүү нөгөө талаас хүртэл одоо илүү цаг гаргана энэ төсөл дээр. За тэгээд анх нь одоо жижиг ажил мэл хийж байгаа бол ер нь тэрийг бага төсвөр тэгээд портфолио дээр одоо ингээд шинэ гоё төсөл хийж байна. Тэгээд тэрийгэ жоохон төлбөртэй хийж байна гэж ер нь бол бодоод хийчих юм бол аюу гоё одоо сэтгэлд амарх юм уу. Тэгэхгүй л яг ингээд бос хүмүүс ийм үнд хийж байгаа чи би яагаад ийм үнд хийж байгаа лээ гэд. Тэгээд тэрэн дээрээ жоохон явах гад тий. Бодож жоохон стресс гэдэг юм уу. Тэгээд за сэтгэл ханамж. Одоо нэг хүнд ингээл те өстой ямар гоё юм хийгээд өгчөө гэтэл нь гоё юм хийгээд өгчих юм бол те тэр хүмүүс чинь юугаад цаашаа найзуудаа одоо гэр бүлийн эсвэл одоо юу байдیں۔ Ижлэгэн бизнес хийдэг те хүмүүстэйгээ ингээд ууланд гарч явахтаа хүртэл ингээд ярьж болно. Тэ чиний тухай. За ингээд энэ залуу өстой гоё бизнес юу байдیں۔ Аппликейшн хийгээд өгсөн ч гэдэм юм уу те. Тэгэхээр тэрнгээрээ дамжуулаад ингээд одоо шинэ дараагийн том төслүүд орж ирэхэд аюу хэрэгтэй. За тэгээд зайлсхийх бас төслүүд байна тийм ээ. За энэ дээр болонгуудаа ерөөсө цагаар цалинждаг төслүүдээс зайлсхийх хэрэгтэй гэж бичсэн байгаа. Яагаад гэвэл одоо цагаар цалинжих гэдэг чинь яг нөгөө бидний бүтэн цагаар ажилтгахтай яг ижилхэн болчихоо штэ. За ингээд ижилхэн үр дүн те гаргасан ч гэсэн олон цаг ажиллаж иж цалингаа авах гэхээр тэгэхээр буруу болчихоо. Цагаар цалинж болчихлоо. Тэгээд заавал үр дүнгээр цалинждаг тийм ажил болох хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд бүтэн цагийн ажилласаа яг өөр юм хөтлөө ижлэх юм ажилтаа болчих гэсэн үг. За тэгээд ажил нь тодорхойгүй юм ажлууд бас авчил тийм ээ. Одоо юу гэдэг. За тэдэн төгрөгөөр нэг сарын хугацаанд хийчих юм байна. Тэгдэгстэй гэл те. Одоо юу гэдэг зүгээр юм танилцуулга вебсайт хийнэ гэл. Тэнгуут яг за тохирол ингээл за хийгэнгуут нөгөө хүн наатан дээр дотор чинь ингээ Facebook, Instagram орно те YouTube шиг байх хэрэгтэй гэдэг чинь ингээл нэмэгдээ яваад байж болохгүй л те. Тэгэхээр тэрийгээ бүр ингээд маш одоо юу байх хэрэгтэй. Нарийн ингээд одоо бичсэн те. Яг ийм хин шүү гэдгээ. За тэгээд аман яриагаар те. За тэр нь одоо тэдэн тэгэхэд ингээд дуусчих шүү те. Ийм хүсэж байна гэл. Тийм назгаа байж юусаа болохгүй. За тэгээд хэтэрхий бас том ажлыг бас бага хугацаантай хийн мэн гэд ам гарчиж болохгүй. Тим дээрээ нэмээд гэрээ хийжвэл бүр тэрэн дээрээ ороогдоод та өөрийгөө дагдтгал тийм үр дүн төрнө шүү. За тэгээд огт мэдхгүй салбар руу бити ороорой. Одоо энэ жишээлбэл миний Upwork-ийн нэг хийсэн ажил байгаа. Би өмнөх нэг Upwork-ийн скриншот байсан шүү дээ. Тэрэн дээр нэг ажил хийчээ. Тэгээд тэрнээс хойш энэ ажлыг хийсэн байхгүй юу? Тэгээд өмнө нэлээд олон ажил хайж байгаа. Тэгээд ерөөс ажил авчтаагүй. Тэгээд энэ дээр болонгууд нэг хүн намайг ураад Монгол өгүүлбэрүүдийн ингээ уншаад юу аачих. Нэг $50 авч өглөө. Тэгээ би нэг за портфолио дээр хэрэгтэй муу даа гэдээ авчихын. Тэгсэн чинь нэг дотор нь ороод үзсэн чинь пүү амар олон өгүүлбэртэй. Тэгснэ уншаад нөгөө нэг систем миний хоолыг танихгүй ч юм уу тэгээ лайвс авах. Тэгээ би за өстө энэ төслийг болиё гэд. Тэгээ канселтаад тэгээ 3-аад авчихсан. Энээс хойш тэгээд Upwork дээр яачижсэн тэгээд ер нь бол үр дүнд хүрэхгүй байгаа. За тэгэхээр Upwork-ийн зөвлөгөө надаас нэг аваад ирэхгүй байгаа. За тэгээд та нар одоо ингээд миний хэлсэн аргаа ашиглаад те гэрээ хийжлээ. За гэрээгээ одоо юу ажиллаа? Хүмүүстэйгээ одоо ойлголцлоо олчлоо те яг юу хийн яг ямар үр дүнд хүрэх хэвтэй те. Одоо гэрээгээ хий те. Гэрээгээ хийжүүл шууд мөнгө ороод ирчихнэ. За тэгэхээр гэрээн дээр юу анхаарах вэ? За гэрээн дээр болонгуудаа одоо хариу монголчуудаа гэрээ хийчих юм бол те нооттой юу, ноотгүй юу, албан байгууллага дээр өсвөлгүй юу гэдгийг заавал тусгаж өгөх хэрэгтэй. Тэгээд одоо үед болонгууд яг компаниг байсан ч гэсэн нөөтөө эсвэл баримтаа шивхтэй нэг регистрийн дугаар дээр шивж болно. Тэгээд хувьяасаа одоо 1% төлөөд тэгээд явуулна. Гэрээгээ хийчихвэн. За тэгээд ажлынхаа бүх жагсаалтуудыг те одоо саяны ингээ гаргасан жагсаалтуудаа бүгдийг
гэрээнийхээ хавсралт буюу ингээд тусдан дахиад нэг цаасан дээр хавсралт нэг гэж хагаад бүх одоо хийх ажлуудаа ингээд хугацаатай хамт тавьчихна. За ийм хугацаанд ингэжийнэ гэд. Хэрвээ доороо хүн ажилладаг бол одоо тэр хүмүүсийн нэрийг хүртэл бичүүлнэ. За тэгээд дахиад хавсралт 2 гэж нэмээд тэр дотор болонгууд яг гүйцэтгэлийн акт буюу одоо хоёр талаас тэ ямар одоо үр дүн дээр хөрөнгөт энэ гэрээ дууссан гэж үзэх вэ гэдгийг тохиролцох тийм хавсралт тавьж өгнө. За 3-т нь 4-т нь болонгууд тэгээд оюуны өмч байгаа. За энэ оюуны өмч дээр нэг бодох юм байгаа байхгүй. За яадаг гэвэл одоо төслийн 40% ингээд юу бах та анхны тэр яг юу их вэ гэдэг дотор орсон мэт байхгүй. Тэгээ яг ингээд хүмүүс ашиглаж болохоор тэгчээд дараачийн 60% нь болонгууд ингээд төслийн дараах гэдэг байхгүй. Тэгэхээр яг өмнөх 40% буюу одоо жишээлбэл 40 саяын төслөл за 40 саяар хийжлээ тэгчээд дахиад одоо ардлынх нь ажил нь 60 сая одоо 2 жилийн хугацаа 2-3 жилийн хугацаанд одоо тэр байгууллагаас гардаг байхгүй. Тэгэхээр тэр одоо мөнгө төсвийг би өөр дээрээ авах уу эсвэл тэр хүмүүс ингэж одоо хэмнэх үү гэдгийг яг үндэ бид нар өөрсдөө авах хэрэгтэй. Тэр компани үнэхээр өөрсдөө хүсээгүй бол оюуны өмч нь одоо программист эсвэл гүйцэтгэгчдэл дээр байсан зүгээр. Тэгэх юм бол бид нар удаан хугацааныхаа одоо орлогын хөсвөрийг хадгалж чинь гэсэн үг. Тэр хүмүүс дахиад нэмж юм хийлгээ гэх юм бол манайх дээр хандна. Тэгээд үнэхээр одоо код авъя эсвэл ингээгээд тийм эсвэл одоо код аваад өөртөө программист аваад хийлгээ гэх юм бол тэрэн дээр нь болонгот юу ч нь. За ийм одоо нэмээд мөнгө төлөх юм бол ингээд оюуны өмчөд танах өөрсдөө авч болно гэдэг ингээд нэмэлт гэрээ игээд өгчнө. Хэрвээ юу байх юм бол тийм үнэхээр хүсэхгүй байх юм бол зүгээр манайд одоо нэмэлт одоо мөнгө төлөөтэй. За ийм нэмэлт функцүүд нэмэлтмээр байна. За тэгэхээр нэмээд ийм дүнтэй болно гэд хоорондоо ярилцж байгаа дий чинь. За тэгээд алтан гэдэг нь болонгот юу байгаа? Одоо гүйцэтгэгч буюу манай талаас ямар нэгэн буруу зүйл болоод яг хүссэн одоо амлсан хугацаанд хийж чадахгүй ингээд цааш нь одоо өдөр алдах юм бол тэр нь одоо манай талд алдан тооцно гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг одоо урьдчилгаагаа аваад тэгэл дараачийнхаа мөнгө аваад ийм үед ингээд дараачийнхаа мөнгнөөс нь тэр одоо алдан насгаж байгаа юм. Одоо 10-аас 30% хүртэлтэй. Үнэхээр ингээд юм хийж чадахгүй бол угаасаа торгуулах нь зөв л та. Тэгээд яг манайд л биш нөгөө нэг юу талаасаа захиалагч талаасаа руу удаадах юм бол тэрэн дээр нэг мэйл бичих хэрэгтэй. Танаагаас ийм нэхэгдээд байгаа шүү. Тэгээд би хүлээж байгаа шүү гэдэг юм уу те. Тиймэрхүү мэйл бичээд ингээ авчин дараа нь ямар нэгэн асуудал бол тэр мэйл амар хэрэгтэй бол шүү. За тийм ээ. Тэгээд ажлаа цуцлах бол мэдээж хоёр талаас хэлэлцэж байгаа болчихно. За тэгээд хоёр талаасаа ингээд амар их юм яриа л те. Амар одоо нууц мэдээллүүд амар солилцсон. Тэгэхээр тэр мэдээллүүдийг одоо нууцтай өөр хүн амтан задруулахгүй те компани одоо хэр орлого олдог вэ эсвэл юу гэдэг зөндөө мэдээлэл байгаа шүү дээ. Тэр мэдээллийг ерөөсөө өөр хүнд одоо задруулахгүй. Гэхдээ мэдээж портфолион дээр ийм төсөл дээр ажиллаж исэн гэдээ оруулахад ямар ч асуудал байхгүй. За ингээд гэрээгээ ижлээ те. Гэрээгээ ийцэн бүх ажлуудаа болгоцсон. Одоо ингээд ажиллаа бүр дуусгацсан байна те. Ингээд эхнийх ажил авцсан. За тэгээд цаашдаа юу их өгвөл одоо илүү олон ажил аваад илүү орлогоо нэмэгдүүлээд явж иж болж байна, аялж болж байна те. Өтөө сайхан морь унаа явж иж болж байна. За тэгэхээр мэдээж миний хувьд ч гэсэн одоо дөнгөж эхэлж байгаа хүний хувьд ч гэсэн ингээд портфолиогоо ингээд үүсгээд улам ингээд одоо компаундын буюу одоо нэг цасан бөмбөг ингээд авуулын руу өнхрүүлэнгүүт улам томордсон шүү дээ. Ингээд улам томруулаад. Гэхдээ тэрэн шиг ингээд бидний орлого хүртэл одоо ингээд улам ингээд багаар дээшлээл ингээд явах хэрэгтэй байхгүй юу? Багаар нь ихээр нөө те өөрийгөө хэр үнэлж чадчих нэгдгээр хэр илүү одоо холбоо тогтоосон бэ гэдгээр тэгж нэмэгдэх байхгүй юу? Тэгэхээр байнгын ингээд одоо портфолио дээр гой төслүүд оруулаад улам илүү одоо сайн үр дүн гаргаад тэгээд олон жил явах хэрэгтэй. Би болонгууд ингээд 5 жил ингэж явж байгаа л арай гэж нэг юм фрилансер болоод ингээд ажиллаж гарч байгаа шүү дээ. Тэгэхээр бас цаг хугацаанд бас яруу хандчихгүй шүү. За хоёр дахь алхам нь болонгууд орлогоо бүр ингээд тогтмол болгож штэ. За ингээд олон компаниудтай эсвэл олон харилцагчтай болцдог ч юм уу те. Тэгээд нөгөөх нь одоо
ажлын хажуугаар ингээд сайд хасл болол ингэж хийжсэн аа. Одоо энийгээ бүтэн цагийн ажил болгох. Өөрийнхөө гол юм авах. Тэгэд яг фрилансер болно гэсэн. За тэгээд тэгээ бүр ингээд гоё болчлаа те. Орлогоо дажгүй болгочлаа. Бүх хүссэн юмдаа хүрчлээ. Одоо яг юм гот гадаадаар аялж явж болж байна. Тэгээд Монголд одоо хийгдэг одоо төслүүдээс гадаадын одоо хийж байгаа төслүүд нь мэдээж өөр үнэтэй байгаа. Тэгээд гадаадаар аялж илүү connection тогтоож ингэж явснараа илүү одоо өндөр үнэтэй өндөр одоо том төслүүдэд авах боломжтой болно. Эсвэл шууд за миний сарын орлого ингээ болцсон юм чи хажуугаар нь шууд зав зайнда бизнес хийчээ. Тиймэрхүү байдлаас тиймэрхүү сонголтоос байж болно. За тэгээд энэ бичлэгийг үзсэн та бүхэнд баярлалаа. Надтай ингээд холбогдож цаашдаа асуулт суух бол энэ мэйлээр бас бичүүлнэ шүү. Тэгээд би та нартаас чадхаараа хариулъя. За энэ бичлэгийг үзсэн баярлалаа. Subscribe дараарай.